Сайхан дууны түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын урлагийн гавь сэтгүүлтэн хөгжмийн зохиолч, ятагчин, хоормейстер Даштингийн алтан туул хэрхмийг үрсэн юм аа. Нэвтрүүлгийн өмнө урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм танд баярлалаа. Баярлалаа. За сая таны анхны дууг сонслоо. Хүч дэлхийн амгалан бай гэдэг дуу. Та энэ дуугаан хөгжим бүжгийн сургуулийн ятгачны мэргэжлэр төгссөн анхны мэргэжилтэн Монголын анхны мэрэгсэн ятгачин мэргэжлэр төгсөөд улсын ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байгаад тэгээд та Оросд Свердловск сургуульд яваад ирснийхаа дараа зохиосон таны анхны дуу юм байл шүү дээ. Тэгээд шүлэг нь болохоор Монгол улсын соёлын гавь сэтгүүлтэн Лувсан-гийн давагдорж байгаа шүлэг юм байна лээ. Тэгээд та энэ дууныхаа түүхийг ярьж өгнө үү? Яг хэвдээ тэгэл миний хамгийн анхны дуу тэгээд дуу болоогүй гээд би өгөхгүй яваад байлаа. Одоо ичиж байгаа мó гэж байгаа. Тий. Тэгээ анхны дуу өгөхгүй тийм ээ? Тий. Яаж одоо юу гэж одоо энэ мундаг улсууд миний дуу дуулах уу гэж. Харин тийм тэгжэл бодоод тий. Тэгээд жоохон ичээд идэг байсан. Тэгээд өгөхгүй нилээн байгаад байсан. Тий. Тэгээд давдарж гоочин бас дараагийнхаа юг шүлэг надад шүлэг өгөөд би одоо чадахгүй байхаа тэгээд санаа зовоод би зүгээр л юугаа хичээл хийя гэж тэгсэн чинь нэг манай хорон сүрэн анх удаа тоглосон дуулсан. Би өөрт нь сонсуулсан байгаа шүү дээ. Давдарж байгаад. Тийм тэгсэн чинь энэ хүүхд одоо энэ ердөө яахгүй маа дуу хийчээд хүнээр дуулуулахгүй байгаад байна. Тийм дуулуулахгүй байгаад байна гэж дагуулж ирсэн нь бол хорон сүрэнгийг тэгсэн. Тийм тэгсэн чинь хорон сүрэн би дуулна надад яг зохимоор байна гэдэг. Тэгээ би зүгээр ингээд төгөлдөр дээр тоглож өгөөд тэгэл анхны хасаа ягаал тэгэл хорон сүрэнгээ дуулсан. Тэрнээс хойш
угаасаа хорместрүүд бол янз бүрийн одоо уран бүтээл хийдэг байсан. Тэг яг өөрөө ингээд дуу бүтээн гэхэр зэрэг жоохон санаа зовоол өөрийгөө өөртөө итгэж өгөхгүй тийм ээ. Тэгээ байгаад байсан тийм ээ. Ичээд идэв байсан ба. Тэгээ сүулдэ болсон. Тэгээ та чинь Свердловскт сургууль төгсч ирээд зохиосон гэхээр чинь 89 оны дуу байна тий. 70 тийм байх. Одоо бараг 50 жил болчихж байгаа дуу юм шүү дээ. Тэгээ Хорсронгол дуулсан өөрхөн дуулаагүй тий. Анхныхан дуулсан тэр Хорсронгол дуулсан тий. Тий. Өөр нэг хүн дуулсан. Тэгээд яг үнд хөдөө гадаа явж хахад ч юм уу бас дуулж байгаа байдгал юм байна лээ. Тий. Манай монголчууд ч бас их дуун дуртай дуучтай гэдэг шүү дээ. Тийм сайхан дуу шүү дээ. Тий. Тэгээд тэрнээс хойш бол одоо тэгээд яг вэ аваа хитэн дуунууд ягаал. Ер нь бол таны олон дуу байдаг шүү дээ тий. Та тэгээд давдурж байгаатай их олон дуу хийсэн байх шүү дээ тийм ээ. Давгаахтай ингээд нэг хоёр дуу хийцэн чинь одоо давдурж байгаа юу яасан л да. Их надад урам өгсөн. Тийм байлгүй дээ бодвол тэгээд нэлээ хитэн дуунууд хийсэн. Тэрнээс хойш тэгээд гоё шүлэг харагдахаар зэрэг би өөрөө яддаг. Үгүй бол зарим хүн энд нэг ая хийгээд шинтэргээд тэглэн барайд ирдэг тий. Давдурсан шүлэг уг нь их сайхан шүлгэнүүд байдаг. Танд одоо ямар онцлог санагддгоо сайхан шүлгэнүүд шүү дээ. Дууны шүлгийн мастер хүн шүү тийм ээ. Тий. Давгаа ахын шүлэг надад их таалагдаад ямар гоё шүлэгтэй юм бэ л. Өөрөө би бас жоохон айдаг энэ гоё шүлгэнд нь одоо би аяж өгч чадах болов яа бас таалагдахгүй юм хийчих үү тий. Тий таалагдахгүй байл хийчих үү гэдэг. Дуу болгон бас ингээд таалагдаад байхгүй шүү дээ. Тий. Тэгээд би бас тэрэндээ жоохон бас санаа зовж л байсан залууч байж тээ. Чи одоо ингээд дуучтай ажиллаж байгаа угаасаа тийм ээ хорместрүүд тийм болохоор чи ер нь л одоо дуу зохиох хэрэгтэй байна гэдэг. Тэгээ яана одоо тэр хүч дэлхий гэдэг нь одоо зохиог болохгүй юм байгаа юм болов уу? Тэгээ дахиад зохио гэхээр тий тэр дуу болоогүй юм байх гэж та бодсон юм тий. Санаа зовж ирсэн. Тэгээд яг вэ тэгээд давдорж ах угаасаа надад тэр гой шүлэгнүүдээ өгөөд муу шүлэг гэж өрдөө байдаггүй. Тэгээ давгаа ахын нэг шүлгийн төвөр нь тэрэнд бит хоёрын зөндөө олон дуунууд байж байгаа тий. Та олон шүлгэнд нь аяасан байлээ тий. Тэгээд зарим ихэнх нь бас ингээд нэг их олонний танил болоогүй л дээ. Сайн төгөлж чадаагүй гэж үү? Тийм. Тэгээд би сүүлд нь нэг удаа бас давгаахт хэлжсэн. Яана би одоо ингээд бүгдээрнгийн би чадахгүй юм байна гэдгсэн чинь үгүй тэгжээч л болдгийм байхгүй юу? Чи 100 дуу хий. Тэгээд нэг нь одоо дуулагдсан болвол тэр дуу боллоо гэсэн үг шүү гэтгийжсэн. Тэгээд би жоохон тийм байдгийм байна. Ашгүй гэд жоохон тийм урам хараад тэгээд хэд гурван дуунууд хийгээд лээдгийн тэгээд ер нь дуу хийн гэдэг чинь зүгээр нэг барьж аваад хийчих болтгүй юм лээ. Тий. Заримдаа гинтхэн орж ирээд гинтл яадаг сонин байдгийн. Айлгуу гинтхэн ороод ирдэг тийм ээ. Тий. Дуунаас гадна бол оркестрок одоо ингээл нөгөө оркестртай өөр дууны одоо зүгээр миний дуу биш мөртлөө одоо тийм юмны оркестрок энтер бол зөндөө хийн штэ хийх ёстой тий ганцхан дандаа дуу яагаад байхгүй таны
үндсэн ажил чинь хормистр үндсэн ажил маань тийм болохоор зэрэг тийм. Тэгээд нэг хэсэг бол дуулал хийхгүйгээр би нэлээ удсан. Тийм. Дэги төгсгөл байхгүй уучмын дэлхий чарна гэмнэн зүрхний ганцхан туулийн хүслээ хүсэл шигэн урд насыг эмх хараа халуун сэтгэл ариун би ачиж шинждэг энерги хайрын ээжи эмчи хүн жаргалын ээжи Давдар жуут их олон дуу хийсэн байх шүү дээ тийм ээ. Таны одоо эмч хүн жаргалын ээж гэдэг дуу чинь бас Лувсангийн давдар жуут хэрэг тийм ээ. Тийм давгаахын дуу. Тийм. Эмч хүн жаргалын ээж дууныхаа дуучныг яаж олов? Би өөрөө нэг ингэж за энийг чи дуул тэг гэдэг яг өгдөггүй юм л да тийм. Цэрэнжим дугаад бас цэрэнжим дуулсан шүү дээ тийм. Цэрэнжим дуулсан. Үлгэрийн дахимын уран сайхан зүйлстэйг нь бол үлгэрийн дахим дэсэн тийм ээ. Тийм. Тэгтээ их эвлэгхэн хүүхэн дуурчдаг их айтаахан тийм л дуучин байсан да. Тийм. Яг одоо дууны юу гарвал яваагүй. Тийм. Яг вэ тэр үед одоо би бол одоо бодохдоо нөгөө хоолоо ингээд манай банзрагч тийм ээ гавьяат. Тэгэл эднэр ламжуугаач гэдэг юм уу одоо явгаанч гэдэг юм уу тийм. Тэр улсууд чинь нөгөө дандаа ийм том одоо дуулдаг регистр нь одоо их Яхасан гондог. Тийм байсан болохоор эхлээд би цэрэн чимдэд яачаад дуугаа өгчгөөд жаахан тийм л байна да гэд жаахан бодогдсон. Гэтэл тэр дуу маань ямар их яасан цэрэн чимд өөрөө маш эвийн олж их гоё дуулдаг юм байна гэж би мэдсэн. Тэрнээс хойш бас ингээд цэрэн чимдээс өөр дуучид бас тиймэрхүү манер нь өөр байгаа шүү дээ. Хүний юу манер өөр байгаа. Тийм тэгээд бас би хормистр болоогүй л байна да гэж бодож байсан. Тийм өөрийгөө тэгж бодож байсан. Тийм. Тэрнээс одоо энэ уран сайханч тэр нь одоо гавьяатч гэдэг юм уу тийм одоо юу байх ёсгүй гэдгийг би их чанд мэдэж авсан юм байна. Тэгээд хоор яаж дуулах ёстой тэргээрээ байх ёстой. Солист өөрөө бас яаж дуулах уу гэдэг чинь бас нэг өөр. Тийм. Тэгээд хүний характер юу нь өөр. Би тэрийг анхныхаа одоо хормистр болцоод байж байхдаа бүгдийн жигдрүүлэх гээл их ядчихсэн. Тэр их буруу байсан гэдгээ тэгсгээд ойлгосон л доо. Тийм. Тэгээд тэгжээж одоо Нансалмаа нэг өөр, Хорол сүрэн нэг өөр, Явган нэг өөр, Норбонцтой бол одоо бүр өөр гайхамшигтай. Тийм.
уртын дуунда сайхан хүмүүс байсан. Ямар сайхан дуучид байсан бэ? Тийм шүү. Би тэднэрийнхээ үргэлж дандаа бодогдож дурсаж бахархаж байдаг тийм ээ. Яста. Дэндүү сайхан дуучид байсан шүү. Дэндүү сайхан дуучид байсан. Сайхан дуучид байсан. Одоо сайхан залуучууд байна. Тий. Бас сайхан тийм ээ. Одоо олон сайхан дуучид зөндөө гарч ирсэн сайхан дуулж байна тийм ээ. Би бол одоо болсон шүү дээ. Ажиллахаа болсон байгаа. Тэгтээ тэднүүдийн дууг одоо уран бүтээлийг би их сандаг. Одоо очиж үзэх их дуртай болсон. Тий. Сайхан дуучид байна. Тий. Монголчууд ер нь л одоо их авьяаслаг дуучин ард түмэн. Жирийн одоо айлдч гисэн л ерөөсө дуучнаас дутхгүй сайхан дуулдаг хүн зөндөө байж идэх тийм ээ. Хөдөө малчны хотод дуучин ард түмэн шүү дээ. Тий. Таны хоёр дуу бол тэгээд их олон түмэнд их сайхан төгсөн сайхан дуу шүү дээ. Тий. Бас эмчүүн жаргалын жиг хангал нэлээд сүулт шүү дээ. Тий сүулт залуу хүүхдэлтэй. Тий. Тэгээд өөрөө эмч болохоор зэрэг тэгээд тэр дуугаа өөрөө дуулсан. Сайхан дуулсан билээ. Тийм сайхан дуулсан. Таны бас нэг сайхан дуу өгдөө шүү дээ. Монголын ариадууд ажиллаж исэн Монгол улсын соёлын гавьтгалтын Сандуу жуугаан нэг санахын жаргал гэдэг дуунд нэг сайхан аялгаа хийсэн юм дуу байдаг. Та энэ дууныхаа түүхийг яриач. Энэ дууг би нэг их яагаагүй маа. Тэр Сандуу жуугаа чи энд нэг дуу хийгээч. Яаж шүлгээ бариад ирсэн үү? Өөрөө шүлгээ бариад ирсэн. Тий. Тэгээд би эрэгтэй эмэгтэй хоёр хүн дуулах юм байна тийм ээ. Гэж. Өдрийн цагаатай өндөр барихоо өдийн таруулж сайдаа өчиг овий төрсөн чинийхээ өрөвчөн зүрхийг амрайдаа Та тэгээд Сандуу жуугаан шүлгэнд ая хийчээд үзүүлсэн чинь юу гэж яах юм? Тэгээд дуучнаа яаж сонгов? Анхан чинь нэргүй Батминд хоёр дуулсан. Сүүлд нь үлзээ өршөлт. Тэгээ эхний одоо дуулаад эхний дуулж байгаа хүн яаж дуулсан байна? Тэр чигээрээ явдаг юм шиг байдгийн. Эхний дуулаад одоо Батминд нэргүй ард хоёр
ялаа штэ дууллаа штэ. Тэгэхэд дараагийн хүн тэр бас нэг дуулагдахгүй байж болдог. Тийм тал байд юм байна лээ. Тийм. Тэг ихний дууцныг хөрөхгүй ч юм уу эсвэл одоо хөрөхгүй дээ ч биш нөгөө тий хөрсөн хүмүүс ихний хараад анхны хүмүүс нэрэл тийм яг юм шиг байдгийг. Би одоо тэгэл болсон болоогүй л тэгэл хийсэн дуу маань одоо 200 га байгаа штэ. Олон дуу штэ. Тий. 200 ч тийм баг тоо биш шүү. Таг олон дуу зохиосон бэ. Тэр би ч харин баг байна. Энэ өндөг уран бүтээлч чинь бас зөндөө олон байж байгаа штэ. Та одоо яаж яваад ер нь урлагийн мэргэжлийг сонгосон аав ээж чинь зөвлөө таны гэрт урлагийн мэргэжлтэй хүн байсан уу? Та чинь 4-р ангиас эхлээд хөгжим мужийн сургуульд орсон гэд таны дурсамж түүхэн дээр байд юм биш. Та тэр тухайгаа ярьдаа. Би багасаа тэгэл 20-р сургуульд 1-р ангид ороод ангийн багш маань 4-р ангид байж хахад алтан дуулыг тэр хөгжим бүжиг гэж байдгүй байсан юм а тэр үед. Тийм ямар нэг урлагийн сургууль одоо хүүхдийг элсэж авч байна тийм. Тэгээд бүр одоо төмөр замын тэндээс их л хол наашаа ирээд тэгтээ энэ сургууль бол өөр байранд байсан. Тэгээд их хол явж очоод тэгээд тэнцээд тэгэл 4-р ангиасаа тэгэл та тэгээ анхын сургуульд орохдоо тэр ятган ангид орсон юм байл шүү дээ тийм ээ. Тэгээд ерөөсөн анх л Монголд одоо ятга хөгжим бэлдсэн одоо Монголын анхны мэрэгжлийн ятгачд болж төгссөн байл шүү дээ та тий. Анхны ятгачд бид нэр 13 хэдэн хүүхд төгссөн байдгүй. Тийм. Одоо наран туяа би лавсрын ингээл олуулаа л да 10 хэдүүлээ 17 хүүхд гэдэг лөө 17 хүүхд төгссөн гэдэг байна. 4 эрэгтэй. Тийм. Тэгээд эмэгтэйчүүд дандаа юу ятгаараа өөрсдөө одоо дууныхаа юг хийж тоглодог байлаа. Тэгээ эндүүд аль нэг дандаа хичээл авна л да. Тэгээ солонгос багш маань ирээд тий харин тий солонгос багш Химзон ам гэж одоо мундаг багш маань ирж биднүүдийг одоо тэгээд ятгчин болгож гаргасан да. Солонгос багш өөрөө Монголд ятг байхгүй. Солонгос багш өөрөө нэг 5-6 гитаар 5 ятгтай ятг авчирч тэгээд та нар тэр ятгаар ятг хөгжмөөр суралцаж тэгжсэн гэдэг юм билий. Та тэгээд энд ятг мэргэжлэр суралцаад ятгчин болчоод Оросд сургуульд явахдаа та тэгээд хормейстрийг яагаад сонгосон юм? Тэр хормейстер би яг одоо төгөлдөр хуурч биш байхгүй юу? Төгөлдөр хуурч бол би их төгөлдөр хуурч дуртай байсан. Нөө мэдэхгүй байхгүй. Тэгээд ямар одоо хөгжим дээр очих юм бол доо гэж бодоод байжээ бас. Тэгсэн чинь 1-р ангиасаа эхэлдэг. 1-р ангиас өмнө ч гэсэн бүр эхлээд төгөлдөр хуурыг Оросд очиод яг тэгж хичээлд орсон байна тий. Тэгж хичээлжээж төгөлдөр хуурч болдог тий. Гэхдээ хормейстерт яг намайг оруулсан багш маань. Тэнд очиод. Тий. Тэр чинь яг тийх ёстой юм чинь тий. Тэгээд яг л одоо бас төгөлдөр хууртай бүх хичээл тий. Тэгээ төгөлдөр хуурт их дуртай хизээний. Тэгээд сайхан байсан биш тийм ээ. Солонгос багш орж ирээгүй байж хахад төгөлдөр хуур дээр л ингэн тэгээд багшиг ороод ирэхээр зүгээр тэгэл ятгаа аваад суудаг тийм байла. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг тийм 6 жил суралцаад тэгээд буцаад чуулгатаа ирсэн. Тэгээд чуулгатаа ирээд хормейстрээр
Дарамзаг багш байсан. Ер нь хормейстер чинь дуучтай ажилдаг мэрэгжил шүү дээ тийм ээ. Нөгөө л одоо Орбанцтой түмэн дэмбэрлгой тэгэл одоо хорол сүрэн хин байна да. Одоо тийм бамзрагч ба үнч ахтар тийм сайхан хүмүүстэй ажиллаж байсан. Хормейстрээр орж ирэхдээ бас арай юу залуу ээжтэй. Тэгээд тэр хүмүүсээс бас нэлээд их юм сурсан. Мөнхийг гайхалгүйч ганцхан буудай зуусан болчмрыг хайрласан утамтын оройд цасыг үзийг хэдэн урал мэдэн цагийн өгдөг эсэ ухаантай чимээ Үнэний хүртэгэлжээ Уршүүлгээж минь уушиг урт асалж явдаа Ухаантай ээж хүн болгонд ээжтэй ээжээс л төрсөн байдаг тийм ээ. Тиймэрхүү юу одоо явдаг гэсэн тийм. Тэгээд болох нь яах нь вэ? Тэгээд ээжийг батхад хэцүү. Тийм. Ээж болгон сайхан. Ухаантай. Сайн шүлжтэй тийм. Үнэний хүртэгэлжээ Уршүүлгээж минь уушиг урт асалж явдаа Таны ухаантай ээж дууш анхлан ардын дуугчтай дуучин байсан цэргээс салгаж ирээд бүх ард түмний урлагийн үйлчлэгээр бас их авьяастай гэдгийг мэдэгдээд орж ирсэн мөнх хоёр гэдэг нэг дуучин байлаа шүү дээ тийм ээ. Тэр мөнх хоёр дуусан байл тийм анхлан. Тийм. Ээж болгон сайхан гэдгээр тийм тэгж бодоод тэгдэг юм уу? Нэг ухаантай ээж дээр чи тэг ингээг за чи өөрийнхээрээ л ягаарай. Ээжигээ бодоод л дуул гэл тэгж хэлсэн. Тэрнээс өөр хэлээгүй. Тэгсэн чинь нилээн дуулаад явцсан. Тийм ард түмэндээ бас тэгсэн мөртлөө тийм гоё. Тэгээд би бодож ирсэн л да. Энэ эрүүгийн ингээд засчих юм бол ямар гоё болох болоо гэл бодсон. Би тэгж бодож ирсэн. Улам гоё болох болоо өшөө гоё болох байсан болоо тэгтээ гоё дуулаад ард түмэндээ бүр хоногсцсон дуучин шүү дээ тийм ээ. Таны зохиосон 200 гаруй дуунаас
дөрвөн сайхан дуу гэсэн сонслоо. Дөрвөн сайхан дууны түүх сонслоо. Тэгээд хамгийн гол нь бид нэр олон түмэнд төгсөн энэ олон сайхан дууг хэн зохиосон гэдгийг ард түмэн ихэнх нь мэддэггүй. Тийм учраас бид нэр одоо ард түмэндээ энэ сайхан дууг ийм хүн зохиосон. Тэрсмээ одоо Монголд 13-нд багтах цөөхөн хөгжмийн эмэгтэй зохиолч ийм хүн зохиосон гэдгийг бид нэр бас ард түмэндээ үзүүлэхээр энэ зорьсон юм байгаа юм. Тэгээд таныг нэвтрүүлэгтэн урьж оролцуулсан юм. Тэгээд нэвтрүүлгийн мануурлагыг хүлээн авч ирж олон сайхан сонирхолтой яриа ярьж дууныхаа түүхийг ярьж дуугаан тоглож өгсөн танд баярлалаа. Танд ингээ эрүүл их уран бүтээлийн улам их өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ejin sanang hulle ejso